Сайн мэцэн үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураан үед анхаарал хандуулна. Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний нийт 326 төсөл арга хэмжээний тал хувь нь үр дүнгүй гэж үнэлэгдэжээ. Туулын хурдны зам төслийн маргаан дамжирч төрийн ордонд нэгнийхээ биед гар хүрэхэд хүргэв. Туулын хурдны замыг тойрсон маргааны талаар хотын захирагч тайлбар өглөө. Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг 2-3 хоногийн дотор зогсоох боломжтой гэж мэдэгджээ. Зеленский улаан өндөрний баярын үеэр гал зогсооход бэлэн гэв. Энэтхэгт бүтэн жил үргэлжлэх хүн амын тооллого эхлэж байна. Улсын хурлын хаврын ээлжид чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Ерөнхий сайд учрлын танилцуулснаар манай улсын эдийн засаг 2025 оны эцсийн байдлаар 6.8%-аар өсөж, энэ оны эхний улиралд 8.6% хүрч эрчимдсэн байна. Инфляцийн түвшин 6.5% болж буурсан нь макро эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлт боловч засаглал болон авилгатай тэмцэх чиглэлд анхаарал татсан ноцтой дүгнэлтүүд гарлаа. Тухайлбал олон улсын Transparency International байгууллагын авилгын төсөөлийн индексээр Монгол улс өмнөх оноос 10 байраар хурж 124-р байрт ирэмлэгдсэн нь төрийн байгууллагуудын ёс зүй хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг илтгэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 55.5%-тай байгаа бол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, аудитын болон хяналтын байгууллагууд нэлээд шүүмжлэлтэй дүгнэлт өглөө. Төлөвлөгөөнд тусгагдсан нийт 326 төсөл арга хэмжээний тал хувь нь буюу 665 төсөл 85%-аас доош үнэлгээтэй буюу үр дүнгүй гэж үнэлэгдэжээ. Үүний гол шалтгаан нь санхүүжилтийн ноцтой гацаа бөгөөд нийт 107 төсөл арга хэмжээнд төсөв огт зарцуулагдаагүй байна. Төлөвлөсөн 9.2 их найт төгрөгийн санхүүжилтээс ердөө 5.4 их найдан зарцуулагдсан нь төлөвлөлт болон гүйцэтгэлийн хооронд асар их зөрүү байгааг харууллаа. Түншлэн төрийн эмнэлгийн хуулиар төсвийг татсан зураг төсөл болон тэзүүгийн бэлтгэл ажил хангагдаагүй байхад төлөвлөгөөнд тусгасан тендер шалгаруулалт удаашрсан зэрэг удирдлага зохион байгуулалтын системлэг алдаанууд хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлжээ. Үндэсний аудитын газрын зүгээс төлөвлөгөөний алдаа зөрчлүүд жил бүр давтагдаж байгааг анхааруулж төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны 40.4%-ийг үр дүнгүй хэмээн тодорхойлсон байна. Улсын хурлын тамгын газрын дүн шинжилгээгээр засгийн газар болон аудитын байгууллагын үнэлгээний арга зүй зөрүүтэй байгаа нь бодлогын өөр нөлөөг бодиттой хэмжихэд хүндрэл учруулж байгааг тэмдэглэлээ. Тухайлбал эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн гүйцэтгэлийг ердөө 40% гэж үнсэн байна. Тиймээс цаашид хөгжлийн бодлогыг зөвхөн хийсэн ажлын тоогоор бус иргэдийн амьдралын чанар, бодит орлогот гарсан өөрчлөлтөөр үнэлэх шинэ арга зүйг нэвтрүүлэх шаардлагатайг байнгын хороодын дүгнэлтэд онцлон дурдлаа. Төсвийн байнгын орооны өнөөдрийн хуралдаанаар туулын хурдны зам төслийн техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан асуудлыг хэлэлцэх үеэр улсын хурлын гишүүн болон нийслэлийн засаг даргын 1-р орлогч нарын хооронд маргаан өрнөлөө. Өчигдөр буюу 3 сарын 31-ний өдрийн улсын хурлын чуулганы хуралдааны үеэр улсын хурлын гишүүн их түвшин туулын хурдны зам төслийн санхүүжилт болон тэзүүгийн бодит байдалд эргэлзэж нийслэлийн удирдлагуудаас тодорхой хариулт нэгсэн юм а. Тэрээр төслийн гүйцэтгэгч тодорхойгүй төсөвт үзүүлэх ачаал нь үндэслэл муутай байгааг онцолж нийслэлийн албан тушаалтнууд асуултад тодорхой хариулт өгөхгүй хугацаа хожиж байгааг шүүмжилсэн. Мөн улсын хурлыг хардсан намын бүлэг 2 өдрийн өмнө туулын хурдны зам төслийн нээлттэй хэлэлцүүлгийг явуулах үеэр эмэгтэй гишүүдийн зүгээс тавьсан асуултуудыг нийслэлийн засаг дарга орлогчийн зүгээс илтэд үйл ашигах зэрэгээр зөв бүс үйлдэл гаргасан нь хуралдааны үеэр амьсгалыг хурцдагсан юм. Хэлэлцүүлгийг даргалагчийн зүгээс төрийн албан тушаалтан ард түмний төлөөлөл болох гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй гэдгийг сануулж байсан ч зөрчил амжилсангүй. Өнөөдөр явагдсан төсвийн байнгын орооны туулын хурдны замын төслийн мэдээлэл сонсох хуралдааны явцаас илүүтэй танхимын гадна усан явдал олон нийтийг цочроолоо. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далайг хуралдааны танхимаас түр гарч явхад улсын хурлын гишүүн их түвшин биед нь халдаж газар унагсан ноцтой үйлдэл гаргалаа. 2 өдрийн өмнөх харсан намын бүлгийн нээлттэй хэлэлцүүлгээс хойш үргэлжилсэн албан тушаалтны үйл ойшоос хандлага зөв бүс харилцааны хүү төрийн ордонд гар зурвал хэмжээнд хүрчээ. Энэхүү үйл явдал зөвхөн хоёр хүний хувийн таарамжгүй харилцаа биш, харин туулын хурдны зам төслийг тойрсон асар их үл ойлголцол, нууцлагдмал байдал, олон нийтийн эсэргүүцэл дээд зэгтээ туусныг харуулж байна. Босон явдлыг гэрчилсэн хэвлийнхэн их түвшин гишүүнээс тайлбар нэглээ. Ийм хандлагатай байж болохгүй, миний буруу. Та буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу? Ийм хандлага байж. Улсын хурлын гишүүд болж өнгөрсөн асуудлын тухайд байр суурь илэрхийллээ. Нийслэлийн засаг дарга нь орж ирээ загнаад байна. Орлогч нь хүртэл одоо чи юу гэдэг юм бэ дугуй байгаа чи баг хариулаад байгаа юм биш үү гэсэн байдалтай одоо энэ улсын хурлд хандж байна. За тэгэхээр одоо бол ер нь энэ туулын урдны замтай асуудлыг
холбоотой асуудлыг байнгын хорон дээр ярьж болдгүй юм бол одоо хянан шалгах одоо ямар тийм боломж байдгийг их хурл дээр энэ асуудлыг тавьж шалгуулахаас өөр арга алга. Энэ татвар төлөгчдийн мөнгөөр энэ хэмжээний байгаль орчинд нөлөөтэй хорон нөлөөтэй ийм төсөл хэрэгжүүлэх байгаа тохиолдолд холбогдох олон нийт иргэдэд мэдээллийн бодиттой өгөх ёстой. Нийгтийн төсвийн байнгын орон болон холбогдох их хурлын гишүүдээ асууж байгаа мэдээллийг бас цаг хугацаанд нөгөөд явах ёстой. Гэтэл одоо нийслэлийн ч одоо намайг алж байгаа тэгрээ ч хэдэм одоо ийм байдлаар харанхуй бүдүүлгээр. Тэр сая юу вэ? Ингэж дайрч шээ. Хаяа хуралдаан болоогүй мөг шүү. Хурал явж штэ. Хурал яваад асуулт асуухаар нийслэлийн ч хариулж чадахгүй штэ. Орилж хашгирахаас цааш байхгүй. Орилж хашгираад явдаг гишүүд рүү оруулах хэрэгтэй штэ. Шантаажлдаг хүмүүс. Тэгэхээр та гараад ирж Бид нар орхоо гараад ирлээ. Ийм байдалтай бид нар мэдээ сонсохгүй штэ. Байнгын хорооны хуралдааны үеэр улсын хурлын гишүүн хийсэн үйлдэлд хүчилүүлсэн бол хотын дарга нэгдүгээр орлогч энэ үйл явдалд гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Өнөөдөр бол хүндрэлтэй асуудал болоогүй тий. Яав та таныг яасан? Ямар ч асуудал болоогүй. Инх төвшин гишүүн жоохон ууралсан. Одоо тэр ойлголцсон. Энд чинь бас нөгөө эр хүний хувьд бол байх л асуудал шүү дээ. Надад энэ дээр ямар ч гомдол одоо бодоод байгаа юм байхгүй. Тэрсээ ойлголцсон дотор хурлаа хэвээ өөрчлөсөн. Бүрийн ордны гадна туулан аврын ураатай иргэд байгаль хамгаалагчид төслийг бүрэн зогсоохыг шаардж гисэн бол нөгөө талд хотын даргаар удирдуулсан төвжирлийг шийдэх гарц гэж үзэж буй иргэд ч жагсаал цуглаа өрнүүлээ. Хууль тогтоотой байгууллага болон гүйцэтгэх засаглалын хоорондын мэтгэлцээ ийхүү зүй зохистой соёлоо сайсан нь төрийн албаны ёс зүйн хэм хэмжээнд томоохон анхааруулга өгсөн үйл явдал болж байна. Улаанбаатар хотын автозамын төвжирлийг бууруулах стратегийн ач холбогдолтой тооцогдож буй туулын хурдны зам төслийн эргэн тойронд улс төрийн үйл ойлголцол үүсэж нөхцөл байдал нэлээд хурцтаад байна. Төслийг дэмжигч олон эсэргүүцэгч талууд байр сууриа хүчтэй илэрхийлж олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Эсэргүүцэгч талын зүгээс голчлон туул голын сав газрын байгаль орчны наривчсан үнэлгээ бодиттой хийгдсэн эсгэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Мөн төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгож шалгаруулах үйл явц хэрхэн явагдсан, төсвөлсөн хөрөнгөний зарцуулалт ил тод байгаа эсэх зэрэг асуудлууд шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Тэгвэл үүсэт байгаа эргэлзээтэй асуудлуудад хотын захирагч албан ёсны хариулт өглөө. Тэрээр хэлэхдээ төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг мэрэгжлийн байгууллагууд хууль тогтоомжийн дагуу бүрэн хийж гүйцэтгсэн бөгөөд голын голдрлыг хамгаалах инженерийн шийдлүүдийг зураг төсөлд тусгасан гэдгийг онцоллоо. За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ 2026-нд эцэлж хийгдэж байгаль орчнээс баталсан. За хоёрт нь байгаль орчны тэр байгаль орчин нөлөөлөх үнэлгээнд дээр гарын үсэг зураг өгдөг асуудал байгаль орчны үнэлгээний асуудал дээр огт яригдаагүй. Энэ өмнөх хийгдсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу энэнгээр зам явах уугүй юу гэдэг урьдчилан санал дүгнэлттэй холбоотой тэр компани дотоод асуудалтай холбоотойгоор нөхдүүд цалин мөнгнөөс олж маргасан зүрхсэн асуудал. Бид бол байгаль орчны наривчсан үнэлгээ бүрэн байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За дээр нь усны газрын зарим хүмүүс юуны одоо геологийн дүгнэлтээ үзүүлэг байгаа өгөөгүй байгаа гэдэг асуудал ярьж байлаа. Энэ өөрөө олон улсад дагаж мөрдөгддөг EPC буюу инженеринг, procurement буюу худалдаа авах ажиллагаа, construction буюу барилга угсралтын ажлыг хамтдаж хийдэг олон улсын зөвлөх инженеруудын холбооны үлгэрчсэн дүрм FIDIC-ийн Silver Book-оор байгуулагдсан гэрээ. Инхээр батлагдсан манай баталж өгсөн барилгын норм дүрм журам экстрематор програмын дагуу баталж өгсөн төсөв төртөгт багтааж нөхдүүд барилгаа барья. Энэ тараасаар чи барья. Бид нар зураг төсөв хийцлээ өөрсдөө хийнэ гэдэг ийм гэрээ. Тэгэхээр ажлын зураг одоо дууссан учраас ажлын зураг нь өөрөө геологтойгоо уялдаж явдаг. Энэ ажлын зураг дууссан геолог хийгдсэн учраас одоо усны байгууллагуудад эцсийн саналуудаа дахиж хөрвүүлж байгаа. Байгаль орчны яриадсан үнэлгээд их өөр та үзээрэй. Одоо надад явж байна. Бүх гарын үсэг бүрэн байгаа. Мөн сонгож шалгаруулалт болон төсвийн асуудал хуулийн хүрээнд нээлттэй явагдаж байгааг тэмдэглээд томоохон бүтээн байгуулалтыг улс төржүүлж саатуулахгүй байхыг уриалсан юм. Ямар компани шалгарсан юм бэ? Ямар ч туршлагагүй компани шалгаруулж гэж. Бид нар хас хорон хэмээс дээш хэмд барилга барьж исэн автозамын гүүрэн байгууламж барьж исэн туршлагатай ийм тендерийг зарласан. Эхний тендер сонгож шалгаруулалтанд компаниуд шалгараагүй. Хоёр дахь удаага шалгараад одоогийн China Highway гэдэг энэ компани 3 компанитай л 4 компанитай өрсөлдөж нэгдүгээр үнийн санал, хоёрдугаар тендерт ирүүлсэн саналаараа шалгарч гэрээ хийсэн. За өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн жилийн 7 сард бид нар гэрээ хийсэн. За энэ хооронд гэрээ хийгдээд бид нар тендерийн баталгаа буюу банкны баталгаа буюу олон улсын даатгалын компани ирүүлсэн даатгалыг үндэслэж бид нар үе шаттай инженерийн бэлтгэл ажил хийхтэй нь уялдуулж урьдчилгаа төлбөрүүдийг өгч байгаа. Зарим одоо хэвлэл мэдээлэлээр огт юу гүгээр
банкны баталгаагүйгээр урьдчилгаа төлбөр өгөө явуулсан. Одоо ингээд Монгол сүрэх гэж байгаа гэдэг юм байна. Тийм байхгүй. Энэ Монгол улсын сангийн сайдын баталсан тушаалын дагуу батлагдсан төсөв төртгийн 30 хүртэл урьдчилгаа төлбөр өгөх. Ийм хуультай. Энийн дагуу явж байгаа. Гэвч талуудын дундх үл ойлголцол бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд энэхүү маргаан цаашид төслийн явцад хэрхэн нөлөөлөх нь олонний анхаарлын төвд хിബэр байна. Улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо улсын хурлын гишүүн Мөнх сайхан Мандахай Инх хамгаалан нарын өргөн мэдүүлсэн сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хилцэхийг дэмжлээ. Монгол улсын хүн амын 36.2% эзэлж байгаа 1.3 сая хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах нь энэхүү хуулийн гол зорилго юм а. Сүүлийн 5 жилд 250 мянган орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5% нь сургуулийн орчинд гарсан байна. Сургуулийн орчинд сүрье, шүд амьсгалын замын өвчлөлөөс гадна зам тээврийн осол, үе тэнгийнхний дээрлэхэл, цахим хүчирхийлэл зэрэг асуудлууд хурцаар тавигдаж байна. Хууль батлагдсанаар суралцагчдад ялгуурлан гадуурхалдаггүй тэгш хүмүүнлэг хандах зарчим хэрэгжиж тэдний хувийн болон эмзэг мэдээллийн нууцлалыг чанд хадгалах эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн хүүхдийн эрх ашигыг нэн тэргүүн тавьж сургуулийн орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай хүргэх боломж нэгнэ. Энэхүү эрх зүйн зохицуулт нь хүүхдийн эсрэг бие махбод болон сэтгэл зүйн дарамтыг бууруулахад чиглэсэн чухал алхам болохыг төсөл санаачлагчид онцолсон байна. Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор дизель түвшний 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгох шийдвэр гарлаа. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр буюу 3 дугаар сарын 31-ний өдөр Ажилдвар Эрдэс баялагын яамд холбогдох талууд харилцан ойлголцлын санамж бичигт гар үсэг зуржээ. Уулзалтад хүнс хөдөө аж ахуй хөнгөн өдрийн яам болон газрын тосын импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд оролцож хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар хэлсэн байна. Энэ үеэр Ажилдвар Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга шатхуун хадгалах сав барих ажлыг шуур халахыг холбогдох албаных нь үүрэг болголоо. Тус яамны зүгээс шатхууны нөөцийг 100% хангах, тариаланчдад хүндрэлгүй өргөхөд анхаарч ажиллахыг онцолсон юм. Хөдөө аж ахуйн салбарт эрчимтэй ажил хийж буй энэ үе шатхууны үнийг тогтвортой, хөнгөлөлтөө нөхцлөөр хангах нь ургац сураалтын зарлыг бууруулж дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм а. Цаашид нийлүүлэлтийн сүлжээг найдвартай болгох тал дээр талууд нэг тамтран ажиллахаар тохиролцов. Монгол улсын боловсролын яам болон бүгд найрамд Франц улсын элчин сайдын яам хамтран 2026-аас 2027 оны хичээлийн жилийн магистрийн тэтгэлэг төлбөрийг зарлаа. Энэхүү хөтөлбөр нь хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол улсын хөгжилд нийт шаардлагатай тэргүүлэх чиглэлээр мэрэгчлэн бэлтгэх зорилготой. Сонгогдсон оюутнууд сар бүр 860 еврогийн тэтгэмж авах бөгөөд виз сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөж эрүүл мэндийн даатгал оюутны байраар хангагдах давуу эрх хэлнэ. Гисэн эдэж тэтгэлэг бүх зардлыг бүрэн даахгүй тул оюутнууд нэмэлт санхүүгийн их усүртэй байх шаардлагыг анхааруулжээ. Хүсэлт гаргагчид бакалаврын зэрэгтэй байх ба англи хэлний Yale-ийн 5.5-аас дээш эсвэл Франц хэлний B2 түвшний мэдлэгтэй байх ёстой. Материал хүлээн авах эцсийн хугацаа энэ оны 5 дугаар сарын 16-ны өдөр бөгөөд баримт бичгийг Франц элчин сайдын яамд хүргэж өгнө. Сонгон шалгаруулалт нь баримт бичгийн үнэлгээ болон ярилцлагын шаттайгаар явагдах бөгөөд хариуг 5 дугаар сарын 29-ний дотор мэдэгдэх юм байна. Дотоод үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээ 7 улсын мэдээд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвзэг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр хүргэлж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гараг цагаан ордонд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийх үеэрээ Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг зэргийн ажиллагааг 2-оос 3-7 хоногийн дотор зогсоон дуусгах бүрэн боломжтой юм мэдэгджээ. Түүний энэхүү мэдээлэл нь 1 сар гаруй хугацаанд үргэлжилж дэлхийн эрчим хүчний зах зээлийг дөргөөд байгаа дайны дуусах хугацааг хамгийн тодорхой илтгэсэн тохиолдол боллоо. Мөн тэрээр дайныг зогсоохын тулд Тегерантай заавал хэлэлцээ хийж тохиролцоод хүрэх шаардлага байхгүйгээд Ираны эсрэг зэргийн ажиллагааг хумих гол нөхцөл бол Ираныг ойрын хугацаанд цөмийн зэвсэг эзэмших чадамжгүй болгох явдал гэдгийг онцолж үүний дараа л бид Ираныг орхиж явах болно гэжээ. Трамп мөн Орон улсын хоолойг нээлттэй байлгах нь Америк нэгдсэн улсад ямар ч хамаагүй асуудал ба энэ нь эрчим хүчний хувьд уг хоолойноос хамааралтай улс орнуудын үүрэг хариуцлага болохыг хэлж Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааг дэмжээгүй Их Британи тэргүүтээ орнуудыг шүүмжилж шатхуун түлшээ Америк нэгдсэн улсаас худалдаж авах боломжтой эсвэл өөрсдөө зориг гарган Орон улсын хоолойд очиж өөрсдийнхөө газрын тосыг авах хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Тэгвэл Ираны эрх баригч нар цэргийнхний зүгээс мөн Америкийн нэгдсэн улстай холбоотой мэдгдлүүдийг хийгээд байна. Ираны хувьсгалт гвардийн зүгээс тус улсын удирдагчдыг үргэлжлүүлэн хөнөөсөр байвал ойрох доруудын бүс нутагдах Apple, Google, Microsoft, Meta, Tesla, Intel зэрэг
Америкийн технологийн компаниудыг онилно хэмээн занал хийлсэн байна. Америкийн технологийн нийт 18 компанийн нэрийг дурдсан тус мэдэгдэлд Иранд үлдэгдсэн аллаг бүрийн хариуд дээрх компаниудын салбаруудыг устгах болно гэж анхааруулжээ. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчийн Америк нэгдсэн улсын тусгай элч төлөөлөгчөөс шууд мэдээлэлүүд ирж байгаа ч үүнийг аль бие усны хэлэлцээ гэж үзэхгүй гэдгийг мэдэгдсэн бол Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Иран улс нь Америк нэгдсэн улс Израильтай хийж байгаа дайныг зогсооход бэлэн, гэхдээ түрэмгийлэл дахин давтагдахгүй гэсэн баталгааг шаардах болно гэж мэдэгджээ. Дараагийн мэдээ хүргэе. Украины ерөнхийлөгч Зеленский удахгүй болох улаан өндөгний баярын үеэр гал зогсоож түр хугацаа дэвлэрэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. За тэрээр даваа гарагт төгссөн ярилцлагада Украины дайныг зогсоох энхий хэлэлцээ мухардалд ороогүй бөгөөд Украин, Америк, Оросын 3 талт уулзалтыг зохион байгуулах шаардлагатайг онцолж Украины тал дипломат шугамар хэлэлцээг үргэлжлүүлэн ахиулж уулзалтыг бодитоогоор хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээр ажиллахаас гадна Украин улс улаан өндөгний баярын үеэр гал зогсооход бэлэн байгааг илэрхийлжээ. Энэ жил улаан өндөгний баяр энэ сарын 12-ны өдөр тохиож байгаа юм. За Украины ерөнхийлөгч мөн Украины тал инх тайвны төлөө тодорхой буулт хийхэд бэлэнж улс орны бүрийн эрхт байдлыг золиослох замаар хязгаарч зөвшөлдсөхгүй гэдгийг тодтогсон байна. Тэгвэл шашны баярын үеэр эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгөө харилцсан төр зогсоох тухай Зеленскийн энэхүү саналыг Кремлийн зүгээс няцаасан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэлтэй Зеленскийг төр гал зогсоохыг санал болгохын оронд бүтэн инх тайвныг тогтоох асуудал дээр ерөнхийлөгчийн үүднээс хувийн хариуцлага хүлээхийг шаардсан байна. Зөвхөн мэдээ хүргэе. Энэ этгэг улсад жил орчмын хугацаанд үргэлжлэх хүн амын тооллого өнөөдрөөс эхэлж байна. За дэлхийн хамгийн их буюу 1.4 тэрбум хүн амтай энэ этгэг улс 10 жил тутамд явуулдаг нүсэр хэмжээний хүн амын тооллогоо инхүү эхлүүлж байгаа бөгөөд уг тооллого хуваарийн дагуу 2021 онд явагдах ёстой байсан ч ковидын цар тахлын улмаас хойшлогдсон юм. Энэ этгийн засгийн газраас даваа гарагт мэдээлснээр хүн амын тооллогыг эхний ээлжинд богино хугацаанд цахимаар явуулах бол үүний дараа хүн амын тооллогын ажилтнууд айл өрхүүдээр биечлэн явж тоолох ажиллагааг хэрэгжүүлэх ба тооллогын ажилд нийтдээ 3 сая гаруй албан хаагч дайчлагдан ажиллана гэжээ. Түүнчлэн тооллогын эхний шатанд орон сууц өрхийн тооллохоор амьдрах нөхцөл, хэрэглээ, өмч хөрөнгийн талаарх мэдээллийг цуглуулах бол 2027 оны 2 сард эхлэх 2 дахь шатанд хүн ам зүй боловсрол шилжилт хөдөлгөөн төрөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулна гэж мэдээллээ. За энэ удаагийн тооллого нь энэтхэгийн 16 дахь удаагийн хүн амын тооллого бөгөөд анх удаага дижитал буюу гар утасны аппликейшн хэлбэрээр явагдахаар болоод байгаа. 2026 оны хүн амын тооллогоор мөн нийгмийн анги давхаргад хүмүүсийг хуваадаг кастын мэдээллийг цуглуулахаар болсныг одоо мэдээлэлд байна. За энэ нь бодлого боловсруулах, халамжийн үйлчлэгээ хүргэх, улс төрийн төлөөллийг тодорхойлох, иргэдэд ажлын байр, коллежийн эсэлтийн квот хуваарлах зэрэгт чухал ач холбогдолтод тооцогдож байна. Хүн амын тооллогын дүн эх оны 3 дугаар сард гарах төлөвтэй байгаа юм. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.